Сайн байцгаана уу? Ингээд 25 оныхоо 1-р хэсгийн сүүлийн 5 тест буюу 46-аас 50-ыг тайлбарыг оруулъя. За 46. Маш бага хэмжээний азот агаараас экосистемд шууд ордог бол ихэнх нь бактериудын тусламжтай ордог. Буурцах тургамлын үндэсний булцуунд амьдардаг агаарын чөлөөт азотыг аммоний ион болгон хувиргадаг бактерийг хэрхэн нэрлэдэг вэ гинэ. За азотын эргэлт яг ямар процессор явагддаг вэ гэхээр үндсэндээ 5 үе шатад хуваадаг. Нэгдүгээр процесс нь азотын фиксац байгаа. Өөрөөр хэлбэл азотыг бэхжүүлнэ гэсэн үг. Хий төлөвөөс нь нэгдэл хэлбэр рүү шилжүүлнэ гэж ойлгож хэрэгтэй. Энэ хүү процессыг юу явуулдаг вэ гэхээр бактери явуулж болно. Одоо тиймгүүд манай асуултын хариулт тодорхойлогдож байгаа байх. За эсвэл аянга цахилгааны нөлөөтэй үүсэж болно. За үйлдвэрлэлийн аргаар бас азотыг фиксацлж болно шүү дээ. За хоёрдугаар энд юу орж ирж ийн вэ гэхээр нитрификац гэсэн процесс байгаа. За нитрификацийн ач холбогдол нь урмал голчлон нитрат хэлбэрээр одоо азотыг авдаг. Өөрөөр хэлэх юм бол аммиакийг нитрит болгоод нитритээ цаашаага нитрат болгоно гэсэн үг. За нитрат гэхээр NO3-ыг хэлж байна. Тэгэхээр яг энэ хэлбэрээр урмал маань хөрснөөс азот авна гэсэн үг хаана шүү дээ. Яг энэ нитрификацийн процессыг мөн л хөрсөнд амьдардаг бактериуд маань явуулдаг онцлогтой. За 3 дугаар процесс нь ассимиляц байгаа. Явагдсан 2 процесс арах юм бол хий төлөвт байгаа азотыг нэгдэл хэлбэр рүү шилжүүллээ. Үүнийг NO3 буюу нитрат болголоо. Нитрат болгосон азотыг нитрат хэлбэртэй азотыг урмал маань үнцээр ерөөхдөө сорж авах боломжтой болчихж байна тийм. Ингээд нитратыг авсныхаа дараагаар тухайн урмал азотод нийтлүүлдэг бүгднгийн нийлэгжүүлэх боломжтой. Тэгэхээр ассимиляц гэдэг нь нийлэгжлийг хэлээд байна. Магадгүй диссимиляц гэсэн бол тэр нь задарлыг хэлдэг тодорхойлолт байгаа шүү дээ. За тэгвэл тухайн урмал маань азотод нийлдэл болох жишээ нь уураг эсвэл ДНХ гэх зэргийг гих мэт гэвчж нийлэгжүүлэх нэ. За 4-р процесст нь юу болдог вэ гэхээр аммонификац болно. За уг процесст юу орж ирдэг вэ гэхээр үхсэн организм за эсвэл сэгзэн байж болно те ялгдас байж болно. Энэ болгоныг нь ерөнхийдөө бол микроорганизмууд эсвэл мөөг буюу задлагчид маань аммиак болгож задлана гэсэн үг. Цаанаа энэ маань нөгөө сэгзэмийг юм уу эсвэл ялгцыг хэлж байна гэд бодчих хэрэгтэй. За үүнийг бактери буюу микроорганизм за мөөг энтертэй аммиак буюу NH3 болгох нэ. За 5 дахь процесс денитрификац байгаа. За энд юу явагддаг вэ гэхээр нөгөө үүссэн байгаа те 4-р шатанд л гэх тэнгуут задарлаар бүх ингээд амтан байна уу урмал байна уу бүгдээрээ л эргээд задран тэнгуут тэр задралын дунд үүссэн аммиакийг хий төлөвт нь шилжүүлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэнгуут NO3-аас N2-ыг үүсгэх шаардлагатай болно гэсэн үг. Ингээд эргээд агаар мандал руу азотын хий маань ялгарна гэсэн үг хань шүү дээ. Энэхүү процесс байдаг учраас агаарын найрлагадах 78% нь азот байдаг гэсэн энэ тэнцвэр маань хадгалагдана гэсэн үг хань шүү. Хий төлөвөөс нь нэгдэл хэлбэрлүүн шилжүүлдэг бактериуд хахад нэгдэл хэлбэрээс нь хий төлөвлөлүүн шилжүүлдэг бактериуд бас байдаг байна. За ингээд манай тестийн маань зөв хариулт азот фиксацлагч бактериуд орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр N2-оос NH4 болгон хувиргадаг бактери гэсэн байгаа тийм. Тэгэхээр фиксацлагч бактериуд маань орж ирнэ гэсэн үг. Нэг дугаараар орж ирсэн. Энэ гэсэн үг. За 46 дээр холбоотой саний ярьсан бараг тайлбарыг дагаад байгаа сте тий. Агаараас азот маань бактери муу эсвэл аянга цахилгааны тусламжтай. Одоо жишээлхээр юм бол энэ дээр нитроген буюу азот фиксацлагч бактериуд ороод ирж байгаа байхгүй. Тэгвэл энэ бактериудын тусламжтай аммон үүслээ тий. Тэгээд цаашаага аммон маань яах нь нитрификац явуулдаг бактериудын тусламжтай NO3-ыг үүсгэглээ. Үүссэн NO3 маань үнцээр ерөөхдөө дамжаад урмалд
очино, зөвөрлөгдөн кислэмээр. За ингээд ургамалд азотт нийтлүүд маань үүсэх боломжтой болчихно. За буцаагаад энэ дээр яаж ийн вэ гэхээр янз бүрийн үлдэгдэл, сэгзийн бүх зүйл маань эргээд задрах хэвээр. Тэгээд азотт нийтлүүд маань энэ денитификац явуулдаг бактериудын тусламжтайгаар нийтл хэлбэрээсээ хий төлөвлөлөө шилждэг. Ингээд нөгөө 78% агарын арилгын гэдэг маань тогтмол ингэж тэнцвэртэй байдаг хаана шүү дээ. Яг нэг тийм ин ян шиг байгаа энэ нитрофикац явуулдаг бактери болон денитрофикац явуулдаг бактериуд маань тэнцвэрийг хадгалдаг хаана тий. За энд нөгөө бурц дурмлын үндэс маань маш их хэмжээний тэр азот фиксацлагч бактериудыг агуулдаг гэдгсэн шүү дээ тий. Жишээлх нь ризобиум байгаад байгаа байхгүй. Тэгвэл энэ маань энэ болцсон дотор ингээд зөндөө олноороо байж байна гэсэн үг хаана. Тэгээ харилцан ашигтай хаана шүү дээ тий. Азотын нөхч нь буцаан шимбицо бактери нь урамлаас авчин. Тэгэхээр иймэрхүү симбиоз амьдралын хэлбэр тогтжээ. За 46-гийн A зөв хариулт нэлээ. 47. Зурагт нүрс төрөгчийн эргэлтийн хялбаршуулсан загварыг харуулв. За нарны гэрэл 1 дугаараар биднэрт 1 2 3 4 дугаартай үйл явцыг зөв тодорхойлсон мөрийг сонгороо гэж тий. За 1 дугаартай орж ирж байгаа юм чинь ургамал руу заасан байна тийм үү? Гэрлийг ашиглана гэдэг нь өөрөө гэрлийн энергийг химийн энерги рүү хувиргана гэсэн үг. Тийм болохоор энэ маань фотосинтезийг хийгээд байна. Тэгэхээр фотосинтезтэй A, C, E гэсэн үгтлийн аль нэг нь зөв болж таарж байна. Тэгсэн чинь C дээр амьсгал, E дээр ганцаараа задрал гэсэн юм шүү дээ. За хоёрыг харъя л та. Хоёр дээр энэ хараа хооллолт орж ирснээ. Агаар дахь CO2 гээд 2 дугаартай чинь дээшээ ингэ заасан мод. Тийм болохоор энэ маань CO2 ялгарч байгааг илэрхийлж байгаа байхгүй. Иймээс бид нэр 2 дугаартаар дээр амьсгал гэдгээс сонгоно. За 3 дугаартай дээр задрал юм уу, шатлт юм уу гэдэг ялгаа гарч ирж байгаа зү тий. За энийг харах юм бол за үнэ маань үхсэн амтан урамлын үлдэгдэл гээд орж ирж байна. За тэгээд энэ нь цаашаага 3 дугаартай луу заагдсан байгаа учраас задрал гэдгийг сонгоно. Денитрофикац явах гац шүү дээ. За тэгээд 4 дугаартай нь яндангаас шатлтын дүнд үүссэн энэ хий ялгараад шүү дээ. Тийм учраас 4 дугаартай маань шатлалтаар орж ирж байна. Ингээд зөв хариулт C өгдөл байлаа. За нүүрс төрөгчийн эргэлтч бас гайгүй те. Бидэртээ нөгөө ойр сэдв болохоор ер нь ол айгүй дажгүй. Тэгээ яг энэ biology notes гээд пэйж дээр айгүй хөөрхөн юм дүрсэлсэн схем байхаар нь багш нь оруулаад ирсэн. Энэ дээр ингээд шатлалт байна те. Төлсний шатлалт орж ирж байна. За энэ хэсэг дээр болохоор зэрэг амтан болон урамл дээр амьсгалын процесс орж ирж байна. Ийшээ ингээд задрал орж ирж байна. Мөн дээрээс нь CO2 маань далаадаг янгуудаа энд шохон чулуу дун үүсэж байгаа процессыг бас дүрслэгдсэн бааз тийм. За ингээд 47-гийн зөв хариулт C. 48. Зурагт биологийн хичээлээр эзэмшсэн мэдлэгээ ашиглан зуны амралтын хугацаанд хөдөө орон нутагт очиж амрахдаа янз бүрийн амьтдын популяцийн хэмжээг 6, 7, 8 дахь саруудад тодорхойлсон гинэ. За Аалзны популяцийн тоо толгойн өөрчлөлт ямар исэн байна вэ гэсэн чинь 850 байж ирсэн 300 олоод тэгсний буцаа 550 болчих. Царцааных 1800 ижсэн 4600 4050 зурмны 275 225 250 гэж орж ирж байна. Шууных 95 80 90 орж ирж байна. За ES-ийн хүртэл үйлдэлийг харъя. Зөвхөн Аалзны популяцийн тоо толгой огцон хэлбэлцэж байна. За зөвхөн Аалз гэхээр манай энэ царцаач гэсэн нэлээд огцон хэлбэлцсэн тий 1800 шүү 4600 орсон шүү дээ. Тэсний 4000 болсон. Тэгэхээр E үүдэл маань за B зуны саруудад зурны популяцийн тоо толгой тасралтгүй нэмэгдсэн. Тасралтгүй нэмэгдэг байна те 275 биснэ 225 болоод энд бууралт биш те. Тийм болохоор B үүдэл маань худлаа. За C дээр царцааны популяцийн тоо толгой харьцангуй тогтвортой байна. Царцаа тогтвортой байлгүй. 1800 ижсэн 4600 болоод 4000 болсон. Тэгэхээр худлаа.
За дээр шувууны популяцийн тоотлогоо харьцангуй доктортой байсан. За 95, 80, 90-тэй Аалз болон зургийн популяцийн тоотлогоо харьцангуй доктортой байна. За Аалз тэр хэлбэлцэлтэй байсан шүү дээ. Зургийн хууль нь гайгүй доктортой байна гэд авахад Аалз маань түүгэлээд шүү дээ. Тийм болохоор өгдөл худлаа. Ингээд зөв хариулт маань D-гээр орчиж шувууны популяцийн тоотлогоо харьцангуй доктортой байна. Ямар нэгэн график хүрснэгт орж ирэхээр тэрнээс ерөөсөө айх хэрэггүй. Ямар зүй тогтолтой нь яг юу илэрхийлээд байна гэдгийг л анхааралтай ажиглана. За 48-ийн D. 49. Хоёр өөр зүйлийн махан эдэштэн ба золиос харилцааны сөрөг эргэх холбооны механизмыг харуулв гинэ. Энэхүү популяцийг хянах сөрөг эргэх холбооны механизмын дутуу орхисон хэсгүүдийг зөв харгалзуулна гинэ. Энэ нөхрийн нөгөө талд нь буюу энэ хоёр дугаартаа дээр эсрэгийн сонгоч. Тэгээ эсрэгийн сонгоё гэд харсан чинь биш дээ. Эдэж тижэл элбэг үйд гэж авах хэрэгтэй болох гэдэг. Тэнгууд энд орж ирж байна. Эдэж тижэл элбэг болоход гэд энд орж ирж байна. Тэгэхээр зөв хариулт C болон E хоёрын аль нэг нь байгаа байхгүй юу? Тэгээд 1 болон 3-ыг харсан чинь биш дээ те. Нэг дээр махчлал нэмэгдэхэд туулайн популяц буурна. Махчлал буурахад туулайн популяц өснө. Нөгөө талд нь махчлал буурахад туулайн популяц өснө. Махчлал нэмэгдэхэд туулайн популяц буурна. За одоо тэгвэл нь штэ тий. Эдэж тижэл хомсдоход шилүүсний популяц буурсан байгаа штэ. Тэгээ шилүүсний тоон цөөрцөн юм чинь тэрийг дагаад махчлал буурснаас болоод туулайн популяц маань өснө гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол энд байгаа нөхцөл маань энэ А гэдэг нөхцөл B-ийн үр дагавар нь болно. Иймээс эдэж тижэл хомсдоо шилүүсийн популяц буурах юм бол махчлал буурна гэдгийг аваад махчлал буурчаар туулайн популяц өснө гэдэг маань нэг дээр махчлал буураад туулайн популяц өснө гэдэг нэг дээр орж ирж байгаа байхгүй. За махчлал буураад туулайн популяц эхлэнгүүд эдэж тижэл нь элбэг болоо шилүүсийн популяц буцаад өсчих нь штэ тий. Тэнгуй шилүүсийн популяц ихсчихэр чинь махчлалын тоон нэмэгдээд буцаад туулайн популяц нь буурна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг ийм зүй тогтолоороо бол бидний зөв хариулт E өгдөл байна. Тэгэхээр цикл учраас А нь Б гэхээ, Б нь цаашаага В гэхээ, В нь цаашаага Г гэхээ одоо өртөлт хүсэл болоод өгнө. Түүнийх нь үр дагавар нь дараагийн алхам дээрээ харагдаад явна гэсэн үг хаана. Иймээс бид нэр C-г сонгочлохгүй байгааз шилүүсийн тоо толгой буурчаад хахад чинь махчлал нэмэгдэж чадахгүй шүү дээ тий. Яагаад тэгэхээр золиосын тоо буурсан учраас. За 49-ийн зөв хариулт E байлаа. Тэгээд яг энэ асуулттай холбоотой ямар онлын мэдэгдэхүүн үгийг багш нь зорьсон бэ гэхээр биоценоз буюу бүлгэмдэл гэж яг юу хэлээд байгаа юм бэ? За гэдгийг тодорхойлохыг хүссэн. Тэгмэд бүлгэмдэл гэдэг нь тодорхой газар нутгийг эзлэн тархаад урт хугацаанд бүлтэн тогтносон хоорондоо яг толгойтой олон зүйлийн орны эсмийн харилцан доктортой нийтлийг бүлгэмдэл гэж нэрлэдэг. Тэгэхээр зарим сурагчид маань энийг анзаараагүй байдаг. Бүлгэмдэл биоценоз хоёр маань ижилхэн нэг ойлголт шүү. За цаашлаад биогеоценоз болон экосистем гэдэг ойлголт гарч ирж байдаг тийм. Экосистем гэхээр бүхлээр аахгүй. Энэ экосистемд хит хитэн биогеоценоз орж болно. Тэгвэл биогеоценоз гэдэг нь болохоор зэрэг тухайн орон зайд өвөрмөц тэр тогтоц бүхий газар гэж ойлгож болно. Одоо юу мэрч юм бэ? Тэр орчны одоо температур нь ямар байхын, цагуур нь ямар байхын, түүнийгээ дагаад газар зүйн тэр онцлог тогтцсон ямар байхын үнийгсээ бол балаад тэнд ямар зүйлийн урамлууд тарах юм бэ гэдэг маань тодорхойлох гэж тийм. Гэтэл урамлаад дагаад тэрний дээр бусад ямар популяцууд ирж суурьших юм бэ? Тэнд ямар бүлгэмдэл бий болох юм бэ гэсэн ийм асуудал маань яригдана. Тэгэхээр биогеоценоз гэдэг маань экосистемийг ботход харьцангуй жижиг ойлголт. Экосистемийн хувьд маш өргөн хүрээний ийм нэр томьёо байгаа шүү. За альва энэ экосистемд амьд организмууд өөр хоорондоо ямарваа нэгэн байдлаар харилцаа холбоотой байдаг. Тэр харилцаа холбоонуудыг
11-р ангийн зурагчээсээ дэлгэр рүү харж болно. За жишээлх юм бол хамгийн ихнийх нь махан эдэрчтэн ба золиос амьтдын харилцаа гэж шүү дээ. Тэгэхээр махан эдэрчтэн болон золиос амьтан гэхээр махан эдэрчтэндээ буюу чонондоо эрэг нөлөөтэй. Яа тэгэхээр хоол олоод идэж байна. Зээрэндээ идүүлж байгаа учраас сөрөг нөлөөтэй. Ийм төрлийн харилцаа харилцааны хэлбэр ахны. За дараагийнх нь шимэгч ба эзэн амьтан гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл паразитизм буюу шимэгчлэл орж ирж байна. Тэгвэл энэ холбооны хувьд шимэгч хорхооны хувьд бэлэн одоо тэр оромжинд те идэж тижил бүх юм нь бэлэн байгаа. Тийм болохоор энэ бол мэдээж нэмэхээр буюу ашигтайгаар орж ирнэ. Харин туулааны хувьд өөрөөхөө идэж үсэн шимтэг жилийг өөрөө авч чадахгүй тэнд хорхоонд ерөөд л өгч гинэ гэдэг маань өөртөө ашиггүй тийм ээ. Тийм болохоор бас эерэг болон сөргөөр энэхүү харилцааны онцлог тэмдэглэгддэг. За дараагийн хэлбэрийг аваад үзвэл комменсализм гэдээ ороод ирж байна. Энэ нас л тогтоох ёстой нэр томьёо орж ирж байгаа. За комменсализм гэж яг юу гэлээд байна вэ гэхээр жишээлх юм бол арслан болон цөөвөр чон ирж ирж байна те. Арслангийн хувьд за нэг зээр бариад идчихлээ. Тэгээ үлдэгдлээ ингээ орхиод явлаа. Тэр үлдэгдэл хэсэг дээр нь цөөвөр чоннууд ажиллах байхгүй юу? Ингээ манаад ингээ сүрэг ингээ цаагаар нэргэлдээд идэх шүү дээ. Тэгээ арслан хаяад явсныхаа дараа энэ хэд гүйжчихэд үлдэгдлийн ерөөхдөө бол үлдэгдлээр нь хоолдог гэсэн. Тэгэхээр энэ тохиолдолд арсланд бол тэр цөөвөр чон тухайн тэр үлдэгдэл ясыг мөрнө үү мөрөхгүй байна уу нэг хамаа байхгүй. Тийм болохоор тэгээр тэмдэглэгдэнэ. Харин цөөвөр чонны хувьд мэдээж өөрөө ан авлаж нэрэг зарцуулахгүй. Тийм бол нэмгээр тэмдэглэгдэнэ. Тэгэхээр комменсализм гэдэг бол нөгөөдөө хорч болохгүй хөнөөлж болохгүй гэхдээ нөгөө организмда хоолтой жилийн олж өгөх эсвэл орон байранд болох гэх зэргээр өрөөж мэдлгүй эрэг нөлөөтэй байдаг байна. За комменсализмын хувьд ямар ялгаатай юм бэ гэж сая энэ комменсализм дээр өрөөж мэдлгүй тусалж ирсэн бол комменсализм дээр өрөөж мэдлгүй хорлон гэсэн үг. Жишээлх юм бол гацур болон өвс. Гацуурын хувьд за энэ өвсийг би ингээд гэрлээс ингээ халахын тулд өндөр урагчий гэж урахгүй те. Угаасаа л байж байгаа л ургаж байгаа л тэр. Тийм болохоор гацуурын хувьд өвсний нөлөө ерөөсөө ямар ч хамаагүй. Гэхдээ өвсөнд бол гэрлийн халахлаад байгаа учраас гацуур сөрөг нөлөөтэй. Тэгэхээр ийм төрлийн нэгний үйл ажиллагаа нөгөөдөө хор болдог харилцааны хэлбэрийг комменсализм гэж нэрлэдэг байна. За дараагийнх нь бидний хамгийн сайн мэдэх мутуализм орж ирж байгаа. За мутуализм гэдэг нь юу гэлээд байна вэ гэхээр харилцан ашигтай. Энийн хамгийн одоо том сонгодог жишээ бол замаг мөөг байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө аль аль нь ашигтай учраас соёлон дээр нь нэмэхээр тэмдэглээд өгнө. Мөөг замнаас шаардлагатай эрдэс минерал авчин, замаг мөнөөс задралын бүтээгдэхүүнүүдээ авчин гэх зэрэгээр нэг нэгэндээ бусдын болдог байна. За мутуализм дээр нэмээд хэлэхэд энэ маань дотроо облигат болон факультатив гэсэн хоёр төрлийн мутуализм байдаг. За үгсийн алдаатай бичиж авъя. Факультатив. За энэ хоёр нь яг ямар учиртай юм бэ гэхээр облигат гэдэг нь хоёр зүйл нэг нэгэнгүүгээр амьдарч чадахгүй байхгүй. Жишээлх юм бол замаг болон мөөг хоёр маань нэг нэгэнгүүгээр байж чадахгүй. Харин факультатив гэдэг нь болохоор зэрэг зайшгүй бус. Өөрөөр хэлбэл бие биедээ ашиглаж тусдаа амьдрах боломжтой. Нөгөөх нь болохоор нэгэнд авах болчоор хүч гэдэг шүү дээ. За дараагийнхаа харилцааны хэлбэртээ орох юм бол конкуренц орж ирж байна. За конкуренц гэдэг нь ер нь нийшинд давхцсан ойр зүйлийн организмууд дээр голчлон явагддаг. Жишээлх юм бол саарл харах болон бор харахыг авч үзсэн байна. Өнгөл өөрчлөлтөөс биш хоёлаа ижилгэн харах. Тэгэхээр идэж тижээл оромж бүх зүйл нь нэг нэгнтэйгээ өрсөлдөх шаардлагатай болно гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд харилцааны хэлбэрийг хоёулангийн сөргөөр тэмдэглэл. Хин хиндэн ашиггүй. За хамгийн сүүлийнх нь харилцан нөлөөгүй хэлбэр буюу нейтрализм орж ирж байгаа. За энэ нь юу хэлээд байна вэ гэхээр буганд хэрэмний яах нь хамаагүй, хэрэмэнд буганы яах нь хамаагүй буюу нэг нэгнийхэн дээр одоо үйл ажиллагаа хин хиндэн ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Тийм болохоор хоёулангийн тэгээр тэмдэглэдэг байна. За ингээд 40 ясын зөв хариулт ийлээ. Тэгээ өмнөх онууд дээр яг харилцааны хэлбэрүүд болон кейсүүдийг өгөөл зөв харгалзуулах даалгавар задгаа хэсэгт бол орж ирж исэн. Тийм болохоор цээжлэхээс өөр аргагүй. За 50 дахь асуулт. Нэгэн томоохон чиглэг ойд их хэмжээний модыг устгасны дараа үзүүлэх нөлөөллийг графикаар харуулв. Ой гүйжүүлэх нь ямар нөлөө үзүүлэх вэ гинэ? За хурд унц
мм хоногоор тэгээд сарууд орж ирж байна. За өмнө болон ой гүйжүүлэлт гэж орж ирж байна те. Тэгэхээр ой гүйжүүлэлтийн өмнө хурд тундасны хэмжээ өндөр байсан бааз ийм хэмжээнд өндөр гэж. Харин их хэмжээгээр модыг устгаснаар хурд тундасны хэмжээ маань буурсан байна. За одоо тэгвэл тохирох хариултаа сонгоё. Дундаж хурд тундасны хэмжээг ойролцоогоор 25%-аар нэмэгдүүлсэн. Мод тайрсны дараа нэмэгдэг учраас A худлаа. Дундаж хурд тундасны хэмжээг ойролцоогоор 50%-аар нэмэгдүүлсэн. За энэ нэмэгдэхгүй те. За дундаж хурд тундасны хэмжээг ойролцоогоор 25%-аар бууруулсан гинэ. Энэ 0-8 хүртэл өгдөл шүү дээ те. 0-8 тэгээд яг 4 дээр орж ирсэн гэхээр чинь 50% те. Тийм болохоор 25-тай нь худлаа. За дундаж хурд тундасны хэмжээг ойролцоогоор 50%-аар бууруулсан байна. D. За E дээр дундаж хурд тундасны хэмжээг эхлээд ихсгэх ба дараа нь тогтвортой бууруулж байна. Яг тийм зүйл болсон уу? Үгүй аз. Тийм болохоор бидний зөв хариулт D өгдөл. За дахиад агшин хэлье. Ямар нэгэн график, ямар нэгэн хүснэгт тоо баримт ороод ирэх юм бол цочихгүйгээр зүй тогтлыг олоод харчих. Тэгээл болоо. Тэгээд нөгөө нэг хариулт нь бол онол дээрээ тулгуурлана тий. Энд яг юу болов вэ гэдэг дээрээ тулгуурладаг. За энэ хүртэл сувгтайгаа хамт байсан баярлалаа. Одоо мүдхэн бараг дуусгахны. За тагаа багш нь 2-2-оор нь оруулж магадгүй. Эсвэл нэг бүтэн байж магадгүй. Бичлэгнийхээ урт байнаас шалтгаалаад хуваах уу бүтнээр нь оруулах гэдэг шийдээ. За тэгээд subscribe-а дараад, бичлэг дээрээ лайка дараад, асуух зүйлээ сэтгэлдээ үлдээгээд чөлөөтэй. Bye.